Facebook-ээр нь ороод тэнгүүтээ би утсаа алдчихлаа надад мөнгө шилжүүлээч гэдэг ч юм уу нэг тиймэрхүү худлаа мөнгө шилжүүлэх тийм юм мэдээлэл өөр хүний дансанд хийчих гэдэг ч юм уу. Тэгээд ийм заллингийн аргууд бас яваад байгаа гэж тийм сэрэмжлүүлэг байгаа. Тэгэхээр өөрийгөө хамгаалахын тулд энэ Facebook-ийн тохиргоо, нүүр номынхаа тохиргоонуудыг маш сайн харж сайн байцгаана уу 50-аас 50 мэдчилж байна. За ингээд цахим зөвлөгөөнийхээ 2 дугаар дугаарыг хүргэж байна. Өнөөдөр юу ярих вэ гэхээр Facebook дээр юуг анхаарах вэ? 8 анхаарах зүйлийг би та бүхэндээ хуваалцъя. За ингээд хамгийн нэгдүгээрт юуг анхаарах вэ гэхээр одоо та хувийн нууцлал буюу privacy тэр тохиргоогоо харах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр Facebook маань өөрөө нийгмийн сүлжээ байгаа. Таны тавьсан бүх мэдээлэл хэрвээ та тохиргоогоо зөв хийхгүй бол дэлхийд даяар хэн хүссэнд нь Facebook одоо аккаунттай Facebook-т ордог хэн болгон интернетээр бараг хайсан хэн болгонд харагдах боломжтой гэсэн үг. Тэгэхээр энийг яаж зохицуулах вэ гэхээр та Facebook-ийнхаа нийтлэлийн тохиргоог public буюу friends болон өөр бусад сонголтууд байгаа. Тэрнээс нь одоо ингэж сонгож янзлах хэрэгтэй. Public гэдэг нь нэг бөөрөнхий дэлхийн зурагтай байдаг олон нийтэд. Найзууд гэдэг нь хүмүүсийн зурагтай тийм байгаа. За ингээд хоёр дахь зүйл нь юу вэ гэхээр найзууд. За тэгэхээр хүн хэн хүсннийг найз болгоод авчиж болохгүй. Яагаад вэ гэхээр Facebook дээр нийгмийн сүлжээн дээр мэдээж олон найзтай байна сайхан гэдэг. Гэхдээ яг интернет орчинд хуурамч одоо профайл үүсгэсэн тий хуурамч хуудас үүсгээд хүмүүсээс мэдээллийг хувийн мэдээллийг нь аваад тэр хувийн мэдээллийг нь хүмүүсээс одоо эргүүлж өөрийг нь одоо ямар нэгэн байдлаар хохироох эсвэл бол буруугаар ашиглах тийм зорилттой янз бүрийн тийм аккаунтууд энэ нийгмийн сүлжээнд байгаа. Тэгэхээр энээс сэргийлж өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Тэгээд найзуудаа дотор нь одоо миний сайн танил дотны найз эсвэл бол зүгээр нэг танил гэдэг ч юм уу те сургуулийн найзууд гэр бүлийн гэх гэдэг ч юм уу өөрөө та тэр хүмүүсээ хувааж ангилж болно. Тэгээд тухайн нийтлэлээ тавихтаа тухайн хүмүүст нь зөвхөн зориулж тавина гэсэн үг. Яагаад вэ гэхээр зарим нэг мэдээллийг одоо та магадгүй ээж аавдаа харуулахгүй ч гэсэн найзуудтай харуулдаг ч юм уу. За ямар ч байсан хамгийн гол нь Facebook-ийн энэ мэдээлэл тохиргоонуудыг сайн мэдэх хэрэгтэй. Хамаагүй хэн ч хамаагүй хүнийг одоо найз болгож авах хэрэггүй. Тухайн тэр хүн найзын хүсэлд явуулсан тохиолдолд тэр хүний зураг дээр нь дараад хэн яагаад энэ хүсэлт явуулж байгаа. Тэгээ энэ хүн яг жинхэнэ хүн муу юм уу? Эсвэл бол одоо нэг Африкт сууж байгаа хэн заллин мэхлэгч байна уугүй юу те? Заллин мэхлэгчд ялангуяа одоо ингээд өөр хүмүүсийн зургийг аваад ижил нэрээр хийгээд тэгээ худлаагаасаа ингээд чат бичээд ингээд харилцан яриад хүний итгэлийг олж авч агаад цаашаага ингээд мэдээллүүдийг нь авдаг ч юм уу те. Тиймэрхүү янз бүрийн тийм заллин мэхлэнгийн асуудлууд байдаг. Одоо саяхан монголоор манай нэг ихч сая бичсэн байсан хин нэгэн хүн утсын алдсан ч юм уу яасан юм уу Facebook-ээр нь ороод тэнгүүтээ би утсаа алдчихлаа надад мөнгө шилжүүлээч гэдэг ч юм уу нэг тиймэрхүү худлаа мөнгө шилжүүлэх тийм юм мэдээлэл өөр хүний дансанд хийчих гэдэг ч юм уу. Тэгээд ийм заллингийн аргууд бас яваад байгаа гэж тийм сэрэмжлүүлэг байгаа. Тэгэхээр өөрийгөө хамгаалахын тулд энэ Facebook-ийн тохиргоо, нүүр номынхаа тохиргоонуудыг маш сайн харж хинтээ найз болохгүйгээ сайн мэдэж байх хэрэгтэй. За 3 дугаарт юу вэ гэхээр нууц үг. Мэдээжээр энэ заллингийн хэрэг энэ тэр хүн яагаад тэр Facebook-ийн одоо аккаунтаар нөөр хүн орж ирээд байна гэхээр нууц үгтэй холбоотой байх. Нууц үгээ зөвхөн та өөрөө л мэдэх ёстой. Гэхдээ өөрөө мэдэх гээд аюу амархан нууц үг байж болохгүй. Нууц үгээ одоо үсэг тоо орсон эсвэл ямар нэгэн тэмдэгт орсон том жижиг үсэг орсон ч юм өөртөө мэдэх өөр хин нэгэнд бол нууц үг бол өгөөд хэрэггүй. Яагаад вэ гэхээр нууц үгээ өгөхгүйгээр одоо зөвхөн миний зарим одоо Facebook-т орох боломжгүй байгаа үед энэ найзд мэдээллийг өгөөрэй гэдэг ч юм тийм бас нэмэлт тохиргоонууд байгаа. Гол нь нууц үгийн талаар өөр тусдаа бичлэг оруулъя. Нууц үгээ санаар сайн анхаараарай. Нэг газар бичээд авлаа гэхэд тэр бичсэн нууц үгээ олонний нэг газар мэддэг газар бол байлгаад хэрэггүй. Яагаад тэгэхээр нууц үгийн гол нь нууц байж ижил нууц үг болно. Хэрвээ нууц биш байх юм бол нууц үгийн ямар ч ач холбогдол байхгүй гэсэн үг. За дөрөвдүгээрт одоо
мэдээллийн тохиргоо, мэдээллүүд Facebook дээр одоо нүүр ном дээр олон найзуудтай болохоор ямар нэгэн группт орлоо гэтэл маш олон одоо энэ тэр хүн лайк дарлаа, энэ хүн таалагдлаа, энэ хүн сэтгэл бичлээ, энэ групп тэглээ, инглээ гэл ялангуяа зарын группт орсон байгаа бол маш олон мэдээллүүд ирдэг. Тэгэхээр ямар мэдээллүүдийг харах хүсэлтэй байна гэдгийг та өөрөө унтрааж тохируулж бас болно гэсэн үг. Тэгээд дараагаар нь одоо энийг энэ Facebook дээр ингээд ихэнх тохиолдолд хүмүүс notification, тэрэ setting тохиргоо notification гэдгийг бол монголоор мэдэгдэл гэж байгаа. Тэгэхээр энийг 5 дугаарт миний өгөх гэж байгаа зөвлөгөө юу гэхээр Facebook-ийн одоо нүүр номныхоо хэлийг монгол хэл дээр тохируулчихаа. Хэрвээ монгол хэл дээр тохируулчих юм бол танд өөрт чинь ойлгоход амар. Тэгээд та монгол хүн юм чинь монголоор бол мэдээлэл авахд бол илүүдэхгүй. Үнэхээр англи хэл сурах гэж байгаа бол одоо яах байж болох юм. Тэгээд хамгийн гол нь энэ мэдээллүүдээ монголоор авахд бол товчхон лайк гэдэг чил таалагдлаа гэдэг ч юм уу сэтгэл үлдээх гэх энэ бүх мэдээллүүд ингээ монголоор орсон байхад хүртэл нүдэнд чихэнд одоо бичиж байхад хүртэл үнэхээр сайхан байдаг. За 6 дахь нь юу вэ гэхээр app одоо хэрэглүүрүүд Facebook дээр хүмүүс одоо ямар нэгэн та ийм одоо юу гэдэг та урд насндаа амар хүн байсан бэ? Эсвэл та ямар зан чанартай хүн бэ гэл. Эсвэл бол та юу ч гэдэг нэг юм сонжоонод байдаг, инээдмийн тийм янз бүрийн хэрэглүүр апууд байдаг. Тэрэнд ингээд зөвшөөрлөгөө өгсөн өөрийнхөө хувийн мэдээллүүдийг ингээд хуваалцаад байж байдаг. Тэгэхээр зарим одоо саяхан Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн мэдээлэл дээр Facebook-оор бас мэдээлэл ярьж л да. Хүний хувийн нууцын мэдээллүүдийг тэд нэр Facebook-ийн одоо хэрэглэгчд мэдэгдэлгүйгээр дахин хэрэгэлсэн тийм асуудал байгаа. Монголд бол одоо энэ ямар ч тийм цахим орчны хууль тогтоомж одоо хэрэгжилт байхгүй байгаа учраас та өөрөө л өөрийнхөө хувийн мэдээллийг одоо хадгалж хамгаалж яаж хинд өгөхгүй хэрвээ тэр санджааг үзээд дууссан болвол Facebook-ийн одоо нүүр номныхаа тохиргоон дээр ороод миний зөвшөөрөл хувийн мэдээлэл хуваалцах зөвшөөрөл өгсөн одоо хэрэглүүрүүд apps гэж байгаа. Тэрэн дээр очиод заримыг нь бол бүр хуучин жилийн өмнөх санжаа тоглоомуудын зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй. Одоо үнэхээр хэрэгэлдэггүй бол тэр олон газруудад та өөрийнхөө хувийн мэдээллийг өгч хуваалцаж байна гэсэн үг. За ингээд 7 байрлал. Тэгээд Facebook-д тэнд орохороо хүмүүс ингээд би энд орлоо, тэнд ирлээ гэд эсвэл яг манай гэрийн гадаа гэдэг ч юм уу ингээд яг тэр газрынхаа байрлалуудыг ингээд оруулцдаг location буюу байрлал. Энийг ингээд оруулчихаар энэ маань өөрөө бас одоо хин нэгэн гаж донтон араас нь нэрдэг ч юм уу те эсвэл бол таны энэ байрлал гэр бүлийн чинь аюулгүй байдалд нөлөөлнө гэсэн үг. Тэгээд заавалчгүй та өнөөдөр яг одоо ингээд энэ гоё ресторанд орлоо, энэ гоё кафе бинэд одоо кофе уугаа сууж ийн, борлоо уугаа сууж ийн гэд оруулж болно. Гэхдээ тэрийг яг тэр үед нь биш дараа нь одоо локейшнийг оруулж болно шүү дээ. Ягаад гэхээр одоо та нар мэдж байгаа олны танил хүмүүсийг одоо байгаа байрлалаар нь хүмүүс араас нь олж илдэж хөөлж хулгай дээрэм хийх одоо ер нь бол байрлалаа заавалчгүй тэр үедээ биш дараа нь бас оруулж болно. Яагаад гэхээр яг тэр үед тэнд байна гэхээр чинь та гэртээ байхгүй байна гэдэг мэдээллийг бас бусд хүмүүст өгж ийна гэсэн үг. Тэгэхээр тэр чинь хулгай зэлгийн элдвтийн байдалд бас өрсөлдөлтэй байдалд оруулж ийна гэсэн үг. За тэгэхээр хамгийн сүүлийн 8 дахь одоо зөвлөгөө нь юу вэ гэхээр олон нийтийн сүлжээнд та нар сэтгэл комент бичихтэй хэн нэгний одоо тэр хүнд хандаж ингээ мэдээлэл өгж байгаа ч гэсэн доромжлон гутаасан үг хэрэглэх эсвэл бол одоо юу гэдгийг байж үзэл бодлын хувьд ичмээр зүйл бичих ер нь дараа нь бодлогүйгээр ямар нэгэн байдлаар хүний зураг сэтгэл одоо групп дээр юм пост бичих ч юм уу хамгийн гол нь нийгмийн сүлжээнд та нар Facebook дээр нүүр ном дээр юм бичиж байхдаа нэг анхаарах юм юу гэхээр та нар энийг дэлхийд дахинд хүнд харагдахаар биччихнэ гэсэн. Хэдийгээр нуугдмал групп тэрэ гэж байгаа ч гэсэн тэнд байгаа хүмүүс таныг одоо таны бичсэн сэтгэлээр чинь таныг дүгнэнэ гэсэн. Тэгэхээр та одоо магадгүй нэг группт хөгжилтэй залуусын групп
За хөгжилтэй октын групп гэдэг ч юм уу тийм юмд байла. Юмн дээр сэтгэл бичлээ. Тэгээ хараалын үг хэрэглээ. Хүний доромжлонгуудаагаа тэгээд байж гэнэ гэдэг чинь та одоо тийм өгүүдээр өөрийгөө илэрхийлж байна гэсэн. Тэгэхээр хүмүүс таныг тэр группт магадгүй таны дүү одоо хамаатан саданч байж болно. Тэгэхээр зүгээр л хэрвээ одоо юу гэдгийг нийтэд те сонингийн гарчгаар ингээд тэр тэгж хэлжээ тэр ийм зодон хийжээ одоо юу гэдэг ийм хэрүүл маргаан оржээ гэдэг ч юм. Тиймэрхүү байдлаар та сонинд ингээд олон нийтэд сонин зурагтаар ингээд тиймэрхүү байдлаар энэ хүн ийм сэтгэл биччихээ гэд одоо гаргахад та ямар сэтгэл төрөх вэ? Эргээгээд нөгөө төр цаана компьютерийн ард сууж байгаа таны сэтгэлийг уншиж байгаа хүмүүс зөвхөн тэр постын одоо нийтлсэн хүн биш тэр постыг бүгднийг уншиж байгаа хүмүүс гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр зүгээр л муухай сэтгэл хүмүүс түгээж тэр муухай энергийг дамжуулаад явах хэрэгтэй тий. Хүнийг шүүмжилж байгаа бол зүгээр л сайхан юу нь буруу байна, юу нь болохгүй байна гэдэг дээр цэвэрхэн үг хэллэг ашиглаад хэлж шүмжилж болно. Яагаад вэ гэхээр энэ бол таны эрх чөлөө. За тэгээд ингээд миний нүүр номын анхаарах одоо зүйлс дуслаа. Тэгээд энэ бичлэгөө таалагдж байгаа бол лайк товчийг дараарай. Тэгээд өөр ямар бичлэг зөвлөгөө хийлгэмээр байна та нар сэтгэлээр доор үлдээгээрэй. Би бүх бичлэгийнхаа сэтгэлдлүүдийг уншиж дараачихан бичлэгүүдийг сайжруулж явах болно. Тэгээд 50 амьдралыг Монголдо бүтээцгээе. Тэгээд эрэг энергийг одоо хүмүүстэй танилцуулъя. За баяртай. Миний сувгийг YouTube дээр захиалж аваарай. Баярлалаа.